Hello everyone, welcome back to the preparation of entrance examination. And in today's class, we're gonna practice the conversation section from the entrance examination. За өнөөдрийн хичээлээр болохоор бид нэр эсэлтийн ерөнхий шалгалтын conversation section хэсгийг давтна. Энэ хэсэгт маань юу орж ирдэг вэ гэхээр ерөнхийдөө speaking skill шалгаж байна гэсэн үг. Харилцан яриаг зүгээр бичгээр оруулчихсан болохоос биш ерөнхийдөө чиний ярианы чадрыг шалгаж байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр энэ presentation дээр энэ хичээл дээр бид нар юу сарах вэ гэхээр бас л нөгөө яаж энэ хэсгийг хийх вэ гэдэг арга техникийг л эзэмшнэ гэсэн үг, тийм ээ. За шууд хоёроос эхлээд хийгээд явъя. За энэ хэсгээр бол нийтдээ 3 асуулт байгаа. За тэгээд асуулт тус бүр ер нь 2 оноотой. Тэгээд энэ хэсгээр 6 оноо авах ёстой. За эхнийх бол ингээд яг энэ хэсэг бол маш амархан. За харилцан яриа байхгүй, нэг 2 хүний л харилцан яриа байгаа. За дараа нь хүндрээд ингээд 2 хүний харилцан яриа гэхдээ нэлээд удаан дэм харилцан яриа ороод эхэлдэг. За энэ хэсэг дээр альма гэж юм тийм ээ. Альма you look as if you have got butterflies in your stomach. What's the problem? гэж асууж штэ. За энэ хэсэг дээр you got butterflies in your stomach гэдэг маань юу гэж байгаа вэ гэхээр энд нэг юм хиллэг явж байгаа юм л да. Энэ хиллэг маань юу вэ гэхээр гисэнд чинь нэрвэхийнүүд байна буюу нэрвэхий байгаа чинь нэрвэхий чинь ингэ нисээд л байж гэн тийм үү? Зүгээр байхгүй тийм ээ, байнгын нисээстэй. Тэгэхээр энийг юу гэж ойлгох вэ гэхээр за хэрвээ яг энэ үгийг нь мэдэхгүй байгаа тохиолдолд дараагийн яг хариултыгаа уншин штэ тухайн хүний хариултыг. Тэндээс энэ үг маань ямар утгатай вэ гэдгийг мэдэж авах нь байна. Тэгсэн чинь хариулт нь yeah, I'm waiting for the results of the final test, so I'm quite. За ийм хариултаа. Тэгэхээр энэ хүн маань яаж байгаа вэ гэхээр тийм ээ, би яг нөгөө эцсийн шалгалтынхаа хариуг хүлээж байна. Гэсэн ийм өгүүлбэр, ийм хариу хэлж байна тийм ээ. Тиймээс би маш их ингээ шалгалтынхаа хариу хүлээж байгаа юм чинь бид нар яадаг гэлээ тийм ээ. Эсвэл шалгалт өгөхийнхөө өмнө бид нар яадаг гэлээ. За тэгэхээр бидний хамгийн хариултаас нь эхлээд харъя. Тэгэхээр энэ butterflies in your stomach гэдэг маань юу гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө ингээд сандрах гэсэн утгатай өгүүлбэр үүсчихэж байгаа гэсэн. Сандрах эрвэхий чинь ингээд байнгын нисээс ер нь бол ингээд янз бүрийн шалгаад нэг тийм чухал юмны өмнө ингээд нэг гэдэс жоохон эвгүй болдог нэг тийм тохиолдол байдаг штэ. Тэр тохиолдлыг л хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг сандрах гэдэг санаа гаргаж ийна гэсэн. За тэгэхээр энэ хариултаа бод ойдох энэ хариултад ерөөсөө тохирохгүй excited сэтгэл догдолсон тийм ээ. За тэгээд хөвчлэн excited бол ямар тохиолдолд хэрэглэгдэх вэ гэхээр ерөнхийдөө тийм нэг баяр жаргалтай үйл явдал тохиолдоход excited гэдэг үг илүү идэвхтэй ашиглагдана. Жишээлбэл юу вэ? I'm excited to go to Australia гэдэг ч юм уу тийм ээ. Австрали явах гэж би үнэхээр догдолж байна гэдэг ч юм уу. Арай тийм нэг баяр жаргалтайгаар тийм тохиолдолд excited гэдэг үг ашиглагдана. За C хариулт буюу nervous гэдэг үг маань ер нь бол сандрах гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ дээр C буюу nervous гэдэг хариулт маань зөв байгаа. Hungry өсөх, interested сонирхолтой. За бусад хариултууд маань биш байна. За 23 дээр this pie is so delicious тийм ээ. I wish I could eat it at home every day гэсэн юм өгүүлбэр байна. За энэ pie бол маш их амттай байна. Маш амттай байна. Тэгээд үүнийг өдрөө болгон гэртээ идэж чаддагч байсан болоосай гэсэн өгүүлбэр байна тийм ээ. За тэгсэн чинь хариулт нь well, if I had it, I would make it for you. За хэрвээ надад үүний юу байсан бол би үүнийг чамд хийж өгөх байсан гэсэн ийм өгүүлбэр байна тийм ээ. За тэгэхээр this pie гэдэг маань хоолыг ярьж байна тийм үү? За тэгэхээр энэ маань хоолн дээр бол энийг below тийм ээ. Below гэдэг ярьж байгаа учраас хоолн дээр бол хоолны үүний жор
тийм ээ хоолны жор гэж ярина. За тэгэхээр бидний хамгийн энэ харалтаас нь эхлээд харъя. За prescription гэж юм. За бидний хамгийн сайн мэдэх үг бол C буюу description гэдэг үгийг бид нар хамгийн сайн мэдэх байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр бид нар Facebook дээрээ пост оруулахдаа, Facebook дээрээ нөгөө зураг оруулахдаа дандаа нөгөө тэр хэсэг дээр description гэдэг зүйл байдаг шүү дээ, тийм ээ. Одоо юу гэдэг фото ба одоо хин нэг ахвасан за эсвэл зүгээр нөгөө тухайн зураг юуны талаараа гэдгээ нөгөө describe хийгээд бичдэг тийм ээ. За тэгэхээр description буюу тэр хэсэг. За тэгэхээр энэ дээр C харалтад юусаа тохирохгүй. За instruct буюу instruction гэдэг үг тийм ээ. Одоо жишээлбэл энэ task 2 гэж choose the correct word to complete the conversations гэдэг маань instruction байх нь штэ. Заавар тийм ээ. За тэгэхээр instruct гэдэг энэ дээр бүр зааварлах гэдэг үйл үгээрээ орчихсон байна. За тэгэхээр ямар нэгэн заавар зөвлөмж дасгалтай холбоотой юм биш учраас instruct гэдэг үг бол биш. За ಈ хариултын reception гэдэг үг биднээс хамгийн сайн мэднэ тийм ээ. Нөгөө хүлээн авах front desk буюу хүлээн авах янз бүрийн том албан байгууллага за ресторан эднэр л дандаа reception байна тийм ээ. Хүлээн авахч. За тэгэхээр CDE гэсэн энэ гурван хариулт маань гуруулаа биш. За B хариулт буюу receive тийм ээ. За receive гэдэг маань жор гэсэн үг. За prescription гэдэг маань бас жор гэсэн үг. За тэгтээ prescription юуны жор вэ гэхээр эмийн жорыг prescription гэж хэлж байгаа тийм ээ. Эмийн жор эмчид үзүүлээд эмч жор бичиж өгдөг тийм ээ. Тэрийг бол prescription гэж хэлэх нь. За receive бол хоолны жор. Тэгэхээр well if I had it receive I would make it for you буюу би хариулт маань зөв байх нэ гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүнд асуултыг ерөнхийдөө ямар байдлаар хийх вэ гэхээр өөрийнхөө хамгийн яг тохирох мэддэг үгнүүдээ хариултайгаа олоод тэр хариулт чинь тохирох уу үгүй юу гэдгийг сонгоно. Тохирохгүй энэ хариултаа шууд биш гэдгийг шууд xлээд явах хэрэгтэй. Энэ бол өөрт чинь цаг хэмнээд өөрийн чинь толгой дахиад эргүүлэхгүй тулд. За 25 дээр болохоор I never expected it to start raining cats and dogs all of a sudden. Буюу за ингээд маш ингээд одоо гинтл ингээл бороо ороод эхлэнэ гэж амар тийм жоохон ширүүн бороо ороод эхлэнэ гэж би өрөөсөө бодоогүй гэдэг ийм өгүүлбэр явж ин тэгсэн чинь me neither I was glad it blew up quickly otherwise it would have caused. За тэгээ би ч гэсэн тэгээд энэ хурдан дуусна би баяртай байна. Тэгээгүй бол энэ маш их тийм юу үүсгэх байсан гэдэг ийм хариултыг ярьж байна. За тэгэхээр энэ нөгөө нэг байгаль орчин цаг агаартай холбоотой өгүүлбэрүүд байна тийм ээ. За бидний хамгийн сайн мэдхээр шууд нэгдүгээр өгүүлбэр дээр I never expected it to start raining гэдэг өгүүлбэр байна шүү дээ. Бид нар raining cats and dogs гэдэг cats and dogs гэдэг бид нар мэдэхгүй байна. Энэ юм гэж байгаа юм болоо гэж юусоо ингэж толгоогоо эргүүлэх шаардлага юусоо байхгүй. Энэ raining гэдэг бороо орох гэдэг өгүүлбэр байгаа учраас энэ чинь бороотой холбоотой үг байгаль орчны юм үг бичих юм байна гэд шууд сонгох нь тийм үү. За тэгэхээр хариулт буюу quack буюу earthquake буюу газар хөдлөлт гэдгийг earthquake гэдгийг quack гэдэг үг явж байна тийм ээ. Газар хөдлөлт гэсэн санаагаараа л явж байгаа. За тэгэхээр энэ газар хөдлөлт бол биш. Яг энэ raining cats and dogs гэдэг юм ярьсан бэ гэхээр гинэт нөгөө ширүүн бороо орж ихснийг л энэ raining cats and dogs гэдэг үгээр илэрхийлж байгаа гэсэн үг. Яагаад гэхээр одоо муу нохоонод бол хөвчлэн юм хоорондоо ийм өрсөлдөөнтэй хоорондоо амт ив түнжингүү байдаг тийм ээ. Тэр утгаар нь raining cats and dogs гэдэг өгүүлбэрийг хэлж байна гэсэн үг. За тэгэхээр earthquake буюу газар хөдлөлттэй холбоотой зүйл бол ерөөсөө биш. За drought гэдэг маань гам гачиг гэсэн үг тийм ээ. За famine буюу өсөглөн гэсэн үг тийм ээ. За flood үер, storm шуурга. За тэгэхээр энэ raining гэдэгтэй холбоотой үг маань flood буюу үер гэдэг ди хариулт маань энэ дэр зөв байна гэсэн үг. Тэгэхээр энэ raining гэдэг үг байгалаа энэ чинь бороотой холбоотой юу гэж болох вэ гэж бодож эхлэх ёстой гэсэн санаа. За энэ task 3 дээр болохоор prefix сонгоно эдгээр өгнүүдэд. За тэгэхээр энэ prefix дээр бол ерөнхийдөө нэг дөрвөн байхгүй. Тухайн нөгөө өгтөр өгнүүд маань өөр өөртөө ингэ туцтай утгатай байгаад явдаг. Тэгэхээр
тэр өгтөр өгнүүдийнхээ утгуудыг нэг бүрчлэн зээжлэхээс өөр арга байхгүй гэсэн үг. За жишээлбэл multi гэдэг үг бол одоо many гэдэг утга агуулдаг ч юм уу тийм ээ. Гэт гэх мэтчлэнээр зээжлэнэ. За энэ тохиолдолд одоо respectful гэдэг ийм өгүүлбэр байна тийм ээ. Энд дээр харж байгаа бол I, R, R гэдэг prefix-ийг ямар үгээр үгэн зарлах вэ гэхээр тухайн үг маань R-аар хэлж байгаа бол энэ R гэдэг prefix залгана гэсэн нэг ийм дүрм гарч ийн. Гэтэ энэ нь бол байнгын яг энэ дүрм өөрчлөнө гэсэн зүйл бол ерөөсөө биш шүү. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол irrespectful гэж хэлэхгүй тийм ээ. Disrespectful гэдэг үгийг ашигладаг шүү дээ. Хүндэтгэлтэй бус тийм ээ. За тэгэхээр энэ дээр ингээд prefix бол яг тийм дүрм гэхээсээ илүүтэй ерөнхийдөө хүн хувь хүн зэжлэх ёстой гэсэн санаа. Тэгэхээр энэ disrespectful гэж хэлэгддэг. За харин perfect гэдэг үг байна тийм ээ. За энэ дээр болохоор төгс бус гэсэн санаа гарах гэнэ штэ. За энэ дээр ийм байгаа болохоор im is used before a word beginning with m or p буюу за m болон p-гээр хэлсэн үгийн өмнө im гэдэг өгтөр үгс ашиглагдана гэсэн нэг ийм нэг дүрм байна. За тэгэхээр энэ дээр p үсгээр хэлж байгаа учраас imperfect буюу төгс бус гэсэн ингэж бичнэ гэсэн. Тэгэхээр заримдаа бол дүрм өөрчлөн, заримдаа бол дүрм өөрчлөхгүй гэсэн санаа энэ дээр гарч байгаа гэсэн үг шүү. За одоо ингээд communication хэсэг маань ороод ирж байгаа. За энэ хэсэг дээр болохоор ингээд хоёр хүн маань нэлээд их ярилцсан. Тэгээд энэ доотлын хариултуудаас асуултыг сонгох юм уу эсвэл зөв хариултыг зөв бүтэн өгүүлбэрийг сонгох гэдэг ийм зүйлүүд гарч ирдэг. За тэгэхээр conversation нэг гэж байна. За Sheila буюу за энэ ихний хүмүүс oh it's so horrible here. Look at all this dead fish. What do you think happened? За энд үнэхээр маш их аимшигтай байна тийм ээ. Энэ бүх өгсөн захсыг хартаа. Юу болсон гэж бодож байна гэж асуусан чинь well, there is a factory outside town that's pumping chemicals into the river. Тийм ээ. За ингээд хотын гадаа бол үйлдвэр байдаг. Энэ үйлдвэр бол ингээд тэр нөгөө химийн хортой боцоод нөгөө гол руу ингээд урсгачдаг юм байна. How can they do that? Тийм ээ. За яаж ингэж чадж ийна гэсэн чинь за бид нар одоо энэ дээр асуулт байх уу эсвэл зүгээр өгүүлбэр байх уу гэдгийг нь олно. За yes хариулт нь yes it is but a lot of companies ignore those laws буюу тийм ээ энэ тэгдэг тийм байгаа. За тэгтээ маш олон компаниуд энэ хуулийг зөрчдөг гэсэн ийм хариулт байна. Тэгэхээр бид нар энэ дээр юу байх вэ гэдгийг нь яаж болох вэ гэхээр одоо энэ дээр гэдэг хүний yes it is гэдэг гэдэг хүний хариултаас энэ дээр асуулт байх уу эсвэл зүгээр баталсан өгүүлбэр байх уу эсвэл негатив утгатай өгүүлбэр байх уу гэдгийг нь олно гэсэн. За тэр тусмаа яаж болох вэ гэхээр энэ дээр yes it is гэдэг энэ дээр is гэсэн to be өгүүлэг байна тийм үү? За тэгэхээр is гэсэн to be өгүүлэг байгаа бол энэ дээр am is are-ыг л асуусан тийм асуулт байж таарах нь штэ тийм ээ? Yes it is гэдэг энэ дээр тийм ээ гэдэг нэг ингээд хариулчихж штэ. Тэгэхээр энэ хүнээс асуулт асуусан болоод энэ хүн маань yes it is гэж хариулсан байна. За тэгэхээр бид нар хамгийн түрүүнд бол энэ дээр асуулт байх юм байна гэд олчлоо гэсэн үг. За тэгэхээр асуулт бол A, D болон E гэсэн гурван асуулт байна. За тэгэнгүүт энэ дээр it is гэд is байгаа юм чинь энэ дээр am is are гэдэг асуулт байна. Тэгэхээр энэ дээр дахиад энэ гурван асуултнаасаа to be өгүүлбэрийг нь харахад D хариулт буюу isn't that against the law гэдэг энэ хариулт маань гараад ирж байна тийм үү? За тэгвэл одоо яг энэ хариултайгаа тавьж үзээд бас энэ өгүүлбэрээ дараагийн хариултайгаа орчуулад ойлгоё. За how can I do that? Isn't that against the law буюу хуулийн эсрэг нь хууль зөрчиж байгаа хэсэг биш юм уу тийм ээ? Хуулийн эсрэг биш юм уу гэдэг ийм асуулт асууж ийн гэсэн чинь тийм ээ энэ бол хууль зөрчиж байгаа. Гэхдээ маш олон компаниуд хуулийг зөрчдөг буюу энэ дээр дахиад laws гэдэг үг ороод ирчихсэн байна тийм үү. Тэгэхээр асуулт нь бас л энэ law гэдэг хууль гэдэг энэ нэр үг асуултанд донд явж явах ёстой гэсэн санаа.
За тэгэхээр ингээд л хариултайгаа олчихно гэсэн маш амархан. За тэгтэл 28 дээр дахиад Sheila, that is terrible. What can you do about it? Аимшигтай юм аа. Бид нар юу хийж чадах вэ гэсэн чинь well, one thing to do about it is to talk to company's management. Бид нэг их зүйл нь бол компани менежменттэй, менежерд удирдлагуудтай ярих хэрэгтэй тийм ээ. Гэсэн чинь what doesn't work. Хэрвээ энэ ингээ бүтэхгүй бол яах вэ тийм ээ? Гэсэн чинь well, another way to stop them is to get a TV station to write story on it буюу. За тэгвэл өөр нэг арга нь бол за телевизэд нэг авчираад нэг үйлдвэрлэл ингээд оруулах гэдэг тийм зүйл ярьж байна тийм ээ. Гэсэн чинь yes, companies had bad publicity тийм ээ. За тийм ээ, компаниуд бол ингээд маш тийм үү тийм publicity гэдэг. By the way, what's the name of this company? За ямар ч компани нэр нь юу вэ гэсэн чинь дахин дээр нөхөн oh no, my uncle is not the way. What's the name of this company? За ямар ч компани нэр нь юу вэ гэсэн чинь дахин дээр нөхөн oh no, my uncle is not the top security гэдэг юм гарч тийм ээ. Окей на наац компани одоо харилцагч нь шүү дээ. Гэхдээ 29-нд байрлал одоо энэ дээр баталсан болно тийм бид хүмүүс энэ асуулт хэлж баталсан. Яг deal or just deal биш гэж аав. За харин за их locate by компани асуу located гэж ярьчих. Location асуус биш. За би Hope Industries гэж болно. За соон маш хаалт компаниг асууж байгаа компани алдартай гэдэг юм аа. Хариулт биш. За I know би нэрийг нь үтээ багт онго is гэж болох. Тэр энэ дээр би Hope Apple гэдэг хариулт байна зүг байна гэсэн үг. За 30 дахь асуулт бол where is the conversation taking place буюу энэ харилцаа хаана өрнөд байгаа юм бэ? Хаана болоод байгаа юм бэ? гэдэг дээр бид нар хариулах хэрэгтэй юм байна. Зүг байна гэсэн үг. За 30 дахь асуулт бол where is the conversation taking place буюу энэ харилцаа хаана өрнөд байгаа юм бэ? Хаана болоод байгаа юм бэ? гэдэг дээр бид нар хариулах хэрэгтэй юм байна. За эдгээр болохоор inside the factory үйлдвэр дотор. B хариулт outside the factory үйлдвэрийн гадаа. C on the river bank голын ирэг дээр. За D at the TV station дээр. E at the company дээр. За тэгэхээр бид нар энэ хариултыг бид нар яаж олох вэ гэхээр хамгийн ихэнд 28 дахь асуултан дээр look at all this did fish гэдэг үйлдвэр хийсэн тийм ээ. Энэ бүх өгсөн загснуудыг хартаа гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань яг нөгөө ингээд ойрхон очиод тэр өгсөн загснуудыг олж харсан байх нь шүү дээ. Тэгэхээр бидний хариулт C буюу on the river bank буюу голын ирэг дээрээс энэ загснуудыг тэр өгсөн загснуудыг хараад тэгж өгүүлбэр хийсэн байх нь шүү дээ. За тэгэхээр бидний хариулт C хариулт маань байх нэ. Тэгэхээр буцаад ингээд 28 дугаар conversation руугаа ороод маш их ингээд анхааралтай юм хийх хэрэгцээ гарч байгаа гэсэн үг шүү. За ерөнхийдөө бидний хичээл энэ хүрээд дуусж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд энэ conversation-аагаа үргэлжлүүлээд хийгээд дуусгана. За тэгээд яг энэ линкээр ороод 2018 оны A version болон B version-ыг татаж аваад хариулт энэ дасгалыг үргэлжлүүлэн та нар өөрсдөө бие даан ажиллах бүрэн боломжтой байгаа. Okay, so I hope you enjoyed your learning. I will see you on my next lesson.